зурлаа ажиллан болж байна. Ээжээ би наар зурлаа ажиллан болж байна. Төвтэй туснаа. Дэлхийдээ маснаар угаас ижиж хоёр наар өөртөө сахал. Тэтгэвтэн очоод гараа угаанда сайгаа уухтаа зөвхөнтэй сайгаа уунда галтэр гараа заваа шүү хави үгдөө шоонтоо. Хангарууд мэмэнгтэй удаан тал хамэнгтэй раамад мэмэнгтэй гомд үүгтэй бээр гахайдээ. Манай сумын төвөөс 70 км хадгалахаар түүхтэй өгч чадахгүй. Багцтай амруулаад их юм сурч байна. Миний ачаар тоглоом нэвлгөө сурч байна. Өдөртөө уншаадахаар тэрийг яаж сурч байна. Балын зөвшөлдрийг бүгдийг харж өдөө таньдаг болоод. Энэ баг энэ хаалга энэ өглөө босоод хол цагаа эзээ дараал багц руугаа л явна. Энийгээ унш. Тэгээд онцгой таалга нам 10 хүртэл тоолвол 12 жилээ унши. Эмээ минь өвөө минь гэж хэлдэг. Өөрөө бүр одоо бүр сонирхол уншаад өгөв. Бид нар ингээд уншаад өгвөл өөрөө өвдө бүгдийг ярина. Энэ байр энэ гүйлээ. Энэ юу лээ? Наач гэлтэн дүүлээ. Энэ юу лээ? Ачмага гэ инти шохгүй. Гвак. Тишо. Ша. Энэ юу вэ? Үстэн. Өөрөө ганцаараа энэ газрын сүлд байхаас энэ номоор л зугаач. За миний тооч. За тоо. Энтэйс. Ингээд тоо. 2 3 4 5 6 7 тийм гурван. За энэ Нати гурван. энэ бөөнкөөс гадна юу гэх вүлээ? Бөөнкөө биш. Дугаа мод. Оо дугуй энэ чи ямар вүлээ? Дугаа бүрки. Оо бөөнкөө гэсэн байна. Ухра. Бара. Туулаа. Така. Нохо. Ха. За энэ чинь луу. Но. Луу мич хоёрыг л ялгах орхисон байж тээ тийм ээ орхиж штэ. Одоо бид нар бас ингээд нөгөө очиж багцаа солихтон хүүхдээс нь ингээд үнэлгээ авах танаа хүүхдээ хамгийн ихнийхээ нодон 14 оны 4 сард бол 29 оноотой 15 оны 2 сард бол 41 оноотой байсан бол одоо өнөөдрийн байдлаар ингээд хүү маань бүр 51 оноо авчихсан нөгөө 60 оноо авахд ердөө 9 оноо дотоо болсон байж. Тэгэхээр одоо та хоёрын хүүтэйгээ ажилласан ажиллагаа тэгээд бид хэдийн ингээ хамтын ажиллагааны бас үр дүн гарч ийн гэж үзэж байна шүү дээ тийм ээ. Хотлог ирэх намар сургуульд орно. Тэгээд энэ номон тус нэмэр их болох байхаа гэж өөрөө бодож байна. Настай одоо энэ жил одоо 87 хүүхэд байдаг. Үүнээс 59 нь хамраг цэцэрлэгт хамрагдсан байдаг. За 28 хүүхэд нь одоо ингэ цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсан учраас тэдгээр хүүхдүүдийг одоо энэ миний намын өргөө хоёртоо хамруулад ингэ за ингэснээр одоо манай сумын сөүбид одоо хамрагдалт 100% гэж одоо ингэж үзэж байна. За манай баг болохоор сумын төвөөс 70 гаруй километрийн зайтай, бартаатай хол байдаг болохоор бас төдийлөн сумын төв рүү орж тэтгэрлэгт хөөхтэй өгч чаддгүй. Тэр чинь ингээд тийм айдэмал ингэж байдаг болсон. Тэгээд манай нөхөр маань малдаа өглөө босоод явчихна. Би чинь 3 хөөхтэй хараад ингээд сууж идэг. Явах зай муутай байдаг. Энэ хэдийн тоо? 6. Энэ. 7. Энэ. 2. Ордлон. Энэ. 2 ном. За 2 ном. Хэдийг нэмж нэмэлтийн төг шүү дээ тийм. 1 2 3 намыг нэмжээ. За 2 дээр 3-ын 1 2 3 4
5. За тэгэл хэд болж байна? 5 болж байна. 5-ын та хаана вэ? За одоо Энд. энэ ширээ. Тоглоомын багцанд тийм хамрагдахаас өмнө бол 3-4 биштэйг нь охинтойгоо тэгээ зав гаргаж ажиллаж чаддаг байсан. За энэ багцанд хамрагдсаар охин маань маш их юм сурж байгаа. Одоо яг цэгнүүдийн дагуулаад дурна шүү дээ. Тойруулаад. Минийхөө энэ одоо юу вэ? Энэ дурсан юм чи саяны дурсан юм чи юу вэ? Бууз. Энэ болохоор зүгээр яг Ажил хийж тусалсан хүүхдэд имээ нь юу гэж хэлсэн бол баярлалаа гэж хэлдэг. Тэр бол хүүхдээ номынхан багсны талаар заах даваа сайн мэдэхгүй байсан. Та өөрөө багш гэдэг номыг ингээд аваад энэ гарын авлагыг авснаар багшийн хэмжээнд чадахгүй маа гэхэд энэ номны ачаар бол маш их ойлгож зөв зүйтэй зааж байгаа да. энэ нөгөө амнэр гадаг биш. Сайн байна. Миний өвч нь ямар хоолн туртай лээ? Будатан. За багцлах гээд явхад цаг агаар хүндрэл бэрхшээл гардаг. Тэрийг манай сүмийн олон нийтийн боловсролын зөвлөлийн маань бас шийдвэрлэж бидэнд бас дэмжлэг тусалцаа болж баг дотроо солих тийм заавар зөвлөгөө өгч тэгж ажиллаж байгаа. Ер нь энэ манай ах одоо энэ тоглоомдоо номдоо их дуртай. Ер нь орой үдшил бол одоо намайг чинь ер нь бараг нэг 10-аад үлгэр чинь бүгдээ уншилж ижил унтна да. Зургийг хараад номныхаа нэрийг хэлчихэж байгаа. Эсвэл зургаар нь Ном тоглоомын багцанд хамрагданаар эхнэрээ тэр одоо хүүхдээ гэрээрээ сургах боломжтой болсон. Багцэцэг тэгснээр манай хүүхдүүдийн одоо ярих чадвар өмнөх одоо сургууль бэлтгэгдээгүй шууд одоо хөдөөгийн маттай эцэх хүүхдүүд маань орж ирж ихэсэн өдөр одоо ангидаач орж чадахгүй уйлж багшигаа сандраадаг байсан бол одоо сургууль орчинтойгоо танилцсан учраас сургууль орох сэтгэлзэн үед саад бүрхшээлгүй болсон. Бүх чадвар нь агсныг одоо эмчлийн 1-р ангийн хүүхдүүдээс авсан агцын үнэлгээний судалгаагаар харагдсан. Талаасруу 2G, Дондоруу 3G, Ядамбаруу 4G, Чигчүүрүү 5G. Ном эрдэнэ сурч хичээлтэй боловсролтой болгож байна. Хэлээрээ их сайтай өвлөгрийн намайг амархан тогтоодог. Дөрс янз бүрээр хэвлүүлд тоглодог. Фашн янз бүрийн эвлүүлдэг юмад их сайн эвлүүлдэг. Өвлөгрийн бод нэг уншаад очил тогтоочдөг. Хэлээрээний хувьд бол хэл сайн болж л гэж үзэж байна. Надын боснооч их хүмүүс байна гоо. Балхуу нэг газар очиж тоглоомоор тоглож эхлэв. Ээжин балхуу галзсан анзаар балхуу ингэж саад байлаа. Балхуу ээжээс туусан анзаарч байлаа. Эдгүүрээ хамгаалагч өсрөн ирөө. Цагтаа олсон сүтэ манайхаа ороод ирэхэд ярьж идэг. Танахтай ороод ирнэ. Хөгтөн багцаас солилцоо дээр юу өгч जैन, юу сонсгож जैन, та нарт юу зааж जैन гэл ингэдэг. Нэг 10-ын дотор бодцдог, 20-ын дотор бодцдог. Тоол бол 100 хүртэл тоолчдаг. Тэр болж байна. 11 ингээ 10 байлаа. 2 Өс анхароосаа зүг чигээ мэддгүйс. Тагаа мэддгүйсэн. Яриа хэлэх муутай байсан. Одоо бол зүгээр яасан ч хаанаас нь ч асуусан хэд өвлөгрэн бүү хаашин ч гаргахааргүй л болсон. Одоо өдөртөө л жоохон завтай өглөө ороод бол зам муутай үйт. Багш нар нь болохоор их бити шаардаараа их бити удаан хугацаагаар заагаараа 30-30 минутын зайтай л өдөрт нь 30 минут л аваад байгаараа л ихтэй. Тэгэл болт юм оо 30 минутын авчаал итг. Та зургийг хүүхдээр ажиглуулж хэлсүүлээ. Гараа угаандаа дуу хүүхэддээ сонсоорой. Хүүхдэд гараа бохирцсон тухай бүр савандаж угаах чадвар эзэмшүүлж гараа угаандаа онгийн савна
Эцэг ингэж зааж өгөөд энийг илүүлээд ямар байдгийг сургаад дараа 21 хоногийн дараа ирж шалгуулаарай гээл тэгтэг. Тэгээд очиж шалгуулдаг миний хүү. Гайгүй шалгалт. Тэгэхээр би бол баярлж байгаа. Бид хүн өдөө орнотод ингээ багуудаараа тавьж ажиллахдаа юм төслийн хөтөлбөрийн үр дүн одоо хянах чалгах байдлаар явдаг. Тэгэхдээ нөгөө мөчтөөр орж хүмүүстэйгээ уулзаж энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар хэлж явдаг л да. За цаашид одоо энэ төсөл дууслаа гэхэд бид бүхэн нэг ингээ зүгээр орчихгүй. Сургуультайгаа хамтраад, цэцэрлэгтэйгээ хамтраад энэ төслийг үргэлжлүүлэх, амын багцуудыг солих, нэмэгдүүлэх тийм арга хэмжээ төлөвлөж ажиллаж байна. Жалаада хамруулаа энэ багц ном маань үлгэрийн ном байна гэд ариун зул цэцэрлэг мэтэрлэг суудаггүй юм чинь зүгээр байна. Таад нэг хүрээдрэхгүй гэд. Тэгээ очсон чинь ийм багцтай аваад одоо л энэ багцаас бол хамаагүй л үр бүтээлтэй байна. Тийм энэ багцад тавагцсан маажал охин ихнээсээ л хамаагүй илүү мэдлэгтэй л гэж байна. Багтаага ярилц чинь найз нөхдөд ойройхоо хүүхдүүдтэй нөө багцаа шилжсангаараа тоглож тоглож хийж яжсаад үүр наагчсан зөвшөөрчихсэн гэж байна. Нөө одоо ингээд хаврын цаг болгоо төл ихлэн ямаа савнах болно. Тэгэхээр бас зав жоох юм уу те зав зай гаргаад ороо өвчий цагаар л тэгээ заа чөлөө зав гаргаад тэгээд заа төлөө Эцэг эхчүүдээ 10 дахь өдрийн хичээлээ хүүтэйгээ охинтойгоо хийж эхэлцгээе. Өнөөдрийн хичээлийн сэдэв амьтдын тухай ярилцъя. Дасгал 1. Та хүүхдээр зураг дээрх амьтдыг ажиглуулад нэрлүүлээрэй. Дагас. Эн. Үнэг. Эн. Ирэм. Эн. Түлэ. Түлэ батн дотор амьддаг. Газар дээр гიშгээгүйг нь гахай нохой үзээгүйг нь мөнгөн хуягтайг нь сариу мөрөө сэлүүртэйг нь Тэр үү? Тэр дагас. Сайн байна. Та өөрөө багш гэдэг ном дээр битээр жаалтайгаа сайн ойлгуулж өгч чаддгүй байсан болохоор одоо сонсдог номоо сонсож жаалтайгаа ажиллахад айгүй хялбар байна. Айгүй амар. Энэ урд айлсын DVD явдаг тэр нөө миний үүдний диск ирсэн мэсэн. Тэрийг ингээд яг дуу муугаа энэ дээрээс хөдөлгөн өөр аяараа хийгээд. Бас энэ юутай бол зүг. Энэ байхгүй л одоо диск болтохгүй бас ариун зүс хэцүү ш. Энэ хоёр хэн бэлээ? Нэг хэлж. Хоёр. Хэн хоёр нэрийг хэлээ. Төрөө битээр. Пак хүн чанга. Намайг бүрүү хор гэдэг. Сайн байна. Хэлээ. Намайг төртөг ширээд гэдэг. Энэ тасаа гэрэлтэй. хоёрын. Бүгдээрээ сайн байна уу? За. Энэ юм зураад ном дээрээс хараад зурж мураад хахаар нохоор бүтээлийн юу хааж барыг тавих юм гэдэг багцандаа хөвгөж яваачаад хийчих. Тэгээс үлдээ ийм бүтээлэрхүү юм хий гэж бодоод жаалтын гязар болтон дээр яагаад өчигээд. Тэгээ чад ятахаараа гуруулаа идвэж эмээтэйгээ аавтайгаа гуруулаа исээ бид гурав. Тэгээд нөгөө сургуулаар явдаг чигээс нөгөө сургуульчин корд хүүхдүүдийн бүтээлийн өөлгчдгээс нөгөө өлгөөрнтэй ийм авчираа жаалах юм өөлгсөн юм. Анх гол энэ хүнтэйс дуурдаггүй. Эсвэл ээж аваас өөрөө хадсан. Хайна эмээ явна нацыг ихтэй өөрөө байхгүй. Тэгээ энэ багцыг авснаар болоод хамаагүй өөрөө. Тэгээ наац нь харамдагаа зөв бариа сурч чинь. Энэ одоо энэ багц нуурс манай хүүхдээс их нэг тийм болох нэг
баярлж байна. Хөдөөнөөс ирж байгаа хүмүүсийг аль болохоор миний амралтын цаг хагацсан байна, бүтэн сайн байна, би амарч जैन гэхгүйгээр орой өдөр ирсэн ч байсан хөдөөний хүмүүс чинь одоо ажлынхаа цаг заваар хүүхдүүдтэй ингээд вакцины солихоор ирж байгаа шүү дээ. Хийх ёстой ажлуудыг хийгээ хүүхдүүдэд номын унсан номуудыг ингээд үлгэрийн харуулж зургийг харуулж яриулцгаад өнгөө мэдж гэнэ үү, тоогоо мэдж гэнэ үү, асуух юмнуудыг ингээд ярилцчихад тэгээд буцаагаад баяртай хичээлээ сайн хийгээд ирээрээ гэд явуул. Малчид маань их алс хол сумын төвөөс 100 км-т алс одоо оршин суудаг. Сургууль цэцэрлэгттэй хамруулах боломж нөхцөл муутай байдаг энэ байдал дээр бол энэ одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөр байна. Манай хөдөөгийн малчдыг боловсрол эзэмшүүлэхэд бол нэлээд акц төлөвчд өгж байгаа өргөөстэй ажиллаж байна гэж бид удирдлагын зүгээс бодож байна. Хамгийн ихнээсээ би аав том хүмүүсийнх нь өргөнд ороод би төрөө жоохон хүүхдүүдийнх нь хичээлийн өргөнд орсон. Тэгээд хичээл мичээл ном зааж өгдөг юм байлээ. Тэгээд тэндээ зөндөө олон юм сурсан. Ном тоглоомын багцад гэрээрээ хамрагдаж, суур мэдлэгээр ухаанаа тэлж байсан хүүхдүүд маань малчны хотноос сумын төвийг зорж, эрдмийн өргөнд хөл тавьж байсан цаг саяхан мэд. Номын өргөндөө багцаа солилцож, сурч мэдсэн бүхнээ бусадтай хуваалцаж, зав чөлөө муутайхан нэгэн зуны улирлыг өнгөрөөсөн тэд одоо сурагчийн дүрмт хувцастай, сурсан мэдлэг арвинтай, амжилттай хичээллэж, аль хэдийнэ сурах бичгүүдийнхээ ихэнх хуудсыг үзэж дуусаад байна. Гэрээр одоо багцад хамрагч сургуулийн өмнөх боловсролтой эзэмшсэн тэр үр шимээр одоо манай хүүхд маань өнөөдөр үе тэнгийнхнээтэйгээ адилхан цэцэрлэгт сууж байсан хүүхдтэй ялгаагүй одоо хүнтэй харьцаж, багштайгаа харьцаж сурсан. Хүүхэд өмнө нь гэртээ багшаар заалгаагүй ч ээж аваараа заалгаад бас хичээл ном заалгах гэдгийн утга учирыг ойлгоцсон орж ирж байгаа учраас хичээл заахад хүүхдүүдэд юм тайлбарж ойлгуулахад маш төхөн болсон байл. Багшийн заасан зарим юмнууд надад амархан санагддаг. Яагаад гэвэл би гэртээ тэрийг заалгадаг байсан тул надад амархан санагдсан. Сарын найзтай би уншиж чадахгүй байгаа, тоо бодож чадахгүй байгаа тоонуудын зааж өгдөг, өгүүлбэрийн зааж өгдөг. Энийг ингэж бичиж шүү гэж би бас зааж өгдөг. Бага хүүхдтэй шиг сургуульд ороход иймэрхүү юмд хамрагдж байвал ер нь хэний ч хүүхдэд хэрэг тустай, ач тустай юм зүйл юм а гэдгийг ойлгосон.